өөрийгөө танилцуулах би өөрөө. Намайг Балдан Дөрж идэг. За Архангай аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн оролцоо хариуцсан мэрэгчлэлтэн за мөн STEAM хав төвийн сургууль хөшөөр явдаг чулуу цамын гаралтай энэ цал байна. Одоо хүүхдүүд одоо юу хийдэг хүн болохыг хүүхдэд асуух. Би гримикс шиг хүн болно. Би чами шиг хүн болно. Бид нараар заалахгүй. Өөрсдөө угаасаа тэр болгоныг мэдчихээн. Маш их юм алтаатай бичдэг болсон. Энэ дээр Монгол хэл бичгтэй ирэхэд хэн дуртай гар үрээд их ерөн бууруу. Төрийн албад 2025 оноос хос бичгтэй явна. Энэ дээр таны бодлоо. Энэ бол зөв. Бусад бичгнүүдийг уншаад дандаа ингээ аргаш нь уншиж чаддаг. Монгол бичгийг уншаад дандаа ингээ толгойг тохиж уншиж. Зөв гэж. Хүн бичиг те. Одоо шинэ титим шилэв шүүдэд биз. Бүгд яг л ингээ хүн шиг харагдав. Өв соёлоо гэдэг нь байнга чааш нэг авч явах нь бидний өөрсдийн хэрэгцээ баг. Одоо монгол бичиг битгийл кириллээрээ зөв бичиж чадах. Их гадаад дээр ярьсан үг биш. Хүүхдүүд утсан хэрэглээ сурчлаа. YouTube үзээ сурчлаа. Тэгэхээр бүх контентууд өөрөө англи хэл дээр байна. Тий. Тэгэхээр манайхны яг одоо энэ соёл руу тогтолж байгаа кирилл 26 хэсэг жил сурдаг. Эсвэргээрээ 3 настай англи хэлний 26 хэсэг хэдэлждэг. Тэгэхээр би нэг юм контентн дээр байгаа юм бол хараад байгаа. Англиар, солонгосоор, японоор айгүй гоё ярьдаг очих юм бол хамаагүй гэж ярьж болно. Гэхдээ ерөөд өөрийнхөө өв соёлоо ёстой ижил алдахгүй байх хэрэгтэй. Нарангаад 19 сумаар тойрсон хүмүүс надад хоорох. Өчч чадвалцаар манай сумны байдал. Төрийн албаагчийн зүгээс сууж байгаа. Нөгөө талаар залуу хүн өнөдр. Тэгээд сумд очиод ажиллахаар сумын төвшингээс шалтгаална. Тэгээд эцэгчүүдийн оюун ухаанд нэг жоохон жижигхэн хөрөнгө оруулалт хийчих. Эцэгчүүд угаас ярьцгаахгүй. Тэгээд сайн сум нь яг зохион байгуулалт аюул сайд. Залуу малчтай техник болтойгүй байна. Үнэ. Мөрөдөд тоглоо. Бэд. Хүн амар аргаар мөнгө олдог гэсэн бол хүмүүс одоо хүн хатаа ажиллах ямар шаардлага байгаа. Тэ? Зүгээр гэртээ сайхан гівж жагаад бэд тавиад покер тоглоод мөнгө аваад. Тэ? Тэгэл баяжаал амьдрын шүү дээ. Тэр ямар ч тийм боломж байхгүй байхгүй. Би хүүхдүүд төрөл покер тоглож байна. Гарын мөнгө халаасны мөнгө өдөрт бараг 5,000 төгрөг өгч шүү дээ. Тэгэл нөгөө төгрөг өдөр 1000 төгрөг 5,000 төгрөг покерын ширээн дороо тоглодог. Залуучууд өөртөө хайртай байгаа чи. Гэр бүлтэй хайртай байгаа чи. Энэ хэрэггүйдээ гэсэн зүйлээс хол юу? Дарангай миг та ямар болоосоо гэж бас боддөг юм бол. Бодмон сууж байгаа юм шгүй. Нийгмийн бараа өөрөө гоё амьдрах гэж байна. Өөр нэг айгүй амьдралтай тий ерөн боломжийн дундаж амьдралтай өрхөөс халамжийн аваад яваад байна шүү дээ. Зорилдог бүлэг гэдэг энэ хэцүү амьдарч байгаа. Яагаад халамж өгд юм бол гэхэлэр миний их бодол шүү. Энэ наад хэцүү байлаасаа гарааг халамжлаад байгаа. Яг гоё гол нь халаа. Хүмүүс нэг халамж нэмээд байна. Нөгөөдөл чинь ажил хийхгүй мөнгө авч амьдрч болоод байна гэд ажил хийх болждаг. Ажил одоо л Улаанбаатар чоол, Долоон буудал, Холгой, Баян шуур ингэж явах. Замын ангил хажууд эмэгтэй хөвгтэй дагуулсан. Аав ээж нэгэл замын хажууд тасраа унцаа автобуснаа буулдаг. Тасраа өглөө хөхөө хөвгөнд. Хүүхдүүд итгэн гэж зовоол доо. Амьдрал гэдэг тоглоом биш байхгүй. Та бүр архины хамаарлал үүш дахаа. Ямар бачим асуулт гэдэг шиг. Яг л дотроо боддог зүйлээ яг нэг нөгөө ярьж л байна л да. Гэр бүл гэдэг чинь нийгмийн хаагтагч авч байгаа. Хүүхдүүд зөв хүмүүжлтэй, зөв төлөвчлөлтэй, зөв боловсролтой болоод хаана шалтгаалах гэх. Гэр бүлээ шалтгаалдаг. Хүүхэд боловсролын нийт 80% гэр бүлээс болж байгаа. Үлцэн 20% явдгаас сургууль, гадаад гадаах орчин.